За манай гадаадын түншүүд удахгүй ирэх гэж байгаа. Үүнтэй холбогдуулан манай маркетингийн албанаас ямар ажил зохиох гэж байна? Бидэн дээрээс өсөлтөө судалсан. Ер нь Монголын байгалийн сайхан амрах тухай бодлоо факстай ирсэн мэлээ. Үзэсгэлэнт газар нутгийг гэвэл бид говийг сонгосон дээр ах. Ер нь гадаадынхаа манай говийн байгалийн үзэсгэлэн их сонирхдаг шүү дээ. Гэхдээ үйл ажиллагаагаа нэлээд олон жил явуулсан туршлагатай жуучны компаниг сонгосон дээр ах. Тэгэхгүй бол манай компани нэр хүнтэй холбоотой асуудал шүү дээ. Манай нэг найз говийн бизнесмен түүнээс л мэдээлэл аваад эргээд уулзцгаая. Намайг говь нутгаа ирж үзээч хийдэг. За энэ асуудлыг маргааш шийдцгээе. Байна уу? Захирлуу. Та гэртээ байна уу? За. Та суугаа UBS телевиз дээр дарал та, тий. Нөгөө бидний яриад байдаг үлсэнтэй говь нутгийн тухай гаргаад байна, тий. Та ямар ч ус энийг үзчихэд хоёул эргээд олгодох уу? За. За миний найз зарим байна да. Ажил төрөнд дажгүй үстэй. Сайн. Чиний ажил сайн уу? Дажгүй. За чи өөрийнхөө нутагта аялал жуулчлалын амралт байгуулаач. Би чамд туслая. Гадаадаас ирсэн зарим түншүүдэд танаад амрааж болно шүү. Нэрэ наадах чиг хайтайгаа санал байна шүү. За би ямар ч нэг найзтайгаа зөвлөд гэдгээ эргээгээд залгая тхөө. Тэгээд би чиний үлдэгдэл барааг эндээс одоо ачуулна. Тэгээ чи үтэрийн тооцоо дуусгах хаа. За баяртай. Хөш хишгэ. Хотоос түнш ярьж байна. Телевизээр манай сумын цоврал нэвтрүүлгийг үзсэн юм шиг байна. Тэгээ юу гэж байна вэ? Тэгэд өөрийнхөө төрсэн үзэсгэлэнт байгальтай газар аялал жуулчлал амралтын газар байгуулаач гинэ. Чамд ямар санагдаж байна? Хөш. Наадах чи миний санаанд шууд багтчих. Тэгээд бидний сонио усч юм аа. Ийм сайхан нутаг төрчихөө тим хиймээс амдаггүй. Харин тийм ээ. Энэ ажлыг яалтал эхлэх хэрэгтэй л дээ. Тэгэхгүй нөгөө сумын захиргааны эд чинь гадны хүнээс нь хэдэн бор юм аваад чи өтөр ордоор орно шүү. Хөш. Тэгэхээр энэ хаана байрлуул зүгээр үү? Сумаас жоохон зайдуулах хэрэгтэй байна л та. Хөш чи мэдэн штэ. Нөгөө хатгаа хүндий хойноосоо нөмөртэй урдаасаа бүлээн салхин чөлөөтэй үлээ штэ. Нэрээ тийш штэ. За тэгвэл хоёулаа биш энэ ажил руугаа яалт орё тхүү. Тэгээ. Гамбат аргаваа. Байгаа. Орж болох уу? Болно. За баярлалаа.
За, аль вишээс. За ямар ажилтай юм да. Манай говийн наран компани хотод байдаг төлшүүдтэйгээ хамтарч аялал жуулчлал амралтын газар байгуулах гээд стратеги төлөвлөгөө боловсруулсан байгаа. Удахгүй олон түмэн зарлана. Тийм болохоор нутаг орныхоо хөгжил дэвшлиг бодсон ч тэр нутгийнхаа нэр хүндийг бодсон ч тэр та бүхний дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Бидний зүгээс иймэрхүү асуудлыг саналыг бол их дэмжихэд бэлэн байгаа. Харин шийдвэр гаргадаг засаа дарга маань хотод олон сараар эмчилгээнд явсныг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Таны тавьсан саналыг олон компаниуд тавьж байгаа л да. Бараг 20-од баха. Ер нь бид дэмжиж байгаа. Удахгүй захиргааны зөвлөлийн хорол болно. Тэн дээр таны наад саналыг ч н оруулаад танилцуулчихъя. Та яг хэд хоногоос эргээд асууна үз. За. Ер нь зөвшөөрөгдвөл хаанд байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Хавтгай хүндийг байгуулах гэж байгаа. Иймэрхүү санал тавьдаг усад голцоохон л хавтгай хүндийд л гэх юм. Тийм сайхан газар гэдэг юм бах та. Хэглэгөө яадаг юм бэ? Тэнд чинь би жоохон байхдаа хөл үсгэнгүйж хурдан мороор уралдаж өссөн үг ч үү дээ. За, ойлголоо. Дараа та эргээд уулзна үстэй. За тэгээ. За баяртай. За баяртай. Чи наад илүү үгээ татчихвэл яасан юм бэ? Болон бүтэнийгэл зөөлхөн бууж өгөөл буцаагаад гаргаад байх хэрэгтэй шүү дээ. Хүн чинь тэгж байгаа бол залхаал хөөцөлдгөн болдго юм байхгүй юу? Тэр газрыг алдаж болохгүй гэж ер нь дээрээс бидэнд сануулад байгаа шүү дээ. Тэгээд яагаад? Би өгөөгүй л юм шүү дээ. Нэг л өглөөс ирэхэд бид илүү их одоо том аяллийн бааз байгуулсан байх болно. Тэгээд л үгүйцээ. Ер нь бол би бүх юм хөтөлтэй болно гэж бодож байгаа. Бодохгүй хэд хоногоос хариу нэрнэ. Гэхдээ нэг юм байна. Би аялал жуулчлалын амралт байгуулах төлөвийг бэлэн болгочихсон гэдээ худлаа хэлчихсэн. Тийм болохоор чи тэр бүх талын төлөвийг наривчлан гаргах хэрэгтэй. Зөвдөө тэднүүстэй тэгжэл хайцах хэрэгтэй. Харин гэрлээ. Чи над гэр бараа айга шанаг гэж юу л хэрэгтэй нь бүгдийг бичээд өгчих. Би дорно очих юм. Юун тулд энэ даун дээр 1000 малчин гэж цодлуулж байгаа үл дээ. Би интернет рүү ороод ерөнхий мэдээлэл авчихъя. Тэгээ гуруула төсөл дээрээ эргээд нарийн сайн ажиллая тэхүү. За тийм. Нэг шаардлагатай зүйл байна. За. Амралт байгуулах газрын гэрэл зураг өөр холбогдох материалууд хэрэг болоод байна. Зүг. Би ерөөсөө номынсаа орлоо. Тэгээ чиний хэлсэн материалуудыг үзэж харъя. Бас нэг газрын зурагч болчих нь харъя да тийм ээ. Би ч гэсэн гэр бараа гэж аа сарах юм хүмүүлээ. За тийм. За яасан. За юу вэ? Юу гэдэг. Тэрг яасан? Тэг гайгүй. Тэр харин компани гэрээний хэдэн цаас аваад хэдэн сэлбэг авахгүй юу? Тэгээд тавихс амжт өнөөдөр амралтын өдөр. Тэгэхээр нухаал суучих. Тийм үү. Би шинэ компанид ажиллах чинь ер нь их зүгээр юм аа. Яаж? Би ч одоо энэ сард чинь баг сайн ажиллаа 4-500 авлаа шүү. 4-500. Тийм. Хүү. Урдан ч өрөөсөө ингээл энэ төрөөр гүүгээл хүн амтаа хаагаал яваал гэдэг үсэн гэрээгээр энэ ажиллах чинь ер нь их зүгээр юм. Та чанцлагаатай өрн сард хэдий хийгээд байна. Яваад их бол гайгүй шүү дээ. Чи тэгээд одоо тэрэн мэрэг чи эвдэрсэн ахтаа хэлж байгаа ш. Л өдөр шинэ ганцаараа мугаал суух юм.
Ууж гайгүй л т. Гэхдээ харин энэ юу байна энэ? Хойр таа завдгүй. Та нэг тойрж хараад гаж. Ерөөс очихоор болдгоо. За та нар сайн уу? Сайн сайн. Намайг энд өгч яаж үтсэж вэ? Чамгийн шоо орж ирэх цангаар хараад. Чи юу хийв? Жоох мэдээл хэрэг болчиход л. Юуш, чамтай ярих юм байна. Чи нэг хотын малын эдийн эрдэм шинжилгээний хөрөлнгийн таньдаг хүмүүсээс малын баталгаа тамтараа харуулад өгч. Холбогдох хөрөнгийг нь олондос засаг даргын хөрөнгөнөөс гаргах. Бараг хөтгөх байх. Тэр боллгүй яах вэ? Би одоо ч ярихад бэлэн байна л да. Харин ч тэр хадамдаа хэлээч. Дандаа миний болыг шагааж явах юм. Би уг нь танаа хадамд хийсэн гэм үйлцэн нэг л байхгүй л гэсэн. Яаж над юм мэдрэгдээгүй шүү дээ. Миний тухай сөрөг мэдээлүүд гадуур их тараасан байлээ. Олон хүнд өртөө компани дампуурч байгаа ч гэх шиг. Өстө хэцүү юм аа. Хотод бол шар сонингууд нь худлаа биччихлээ гэсэн. Энэ жижигхэн газар чинь хүн байтугай нохоонод хүртэл миний эсрэг мэдээлүүд гаргаад хахаар хэцүү юм шүү дээ. Чи тэгэд юу сонссон? Над юм сонсогдоогүй шүү дээ. Энэ чам баримттай шүү. Чамааг байхгүйгээр дэмбэрэл зээл авахд очсон байлээ л дээ. Тэгсэн чинь сугарын цэрэг гээд хөөж туусан байл. Уу яг зээлийг өгөхгүй гэж болно л доо. Харин миний тухай бахан худлаа юм зохиож ирсэн байгаа юм да. Тэр үтгэл далбаан зоригт хүртэл арх өгөөд тэр нь ажил дээр жагсан тавьсан шүү дээ. Чамд тэнэлж. Далбаан зориг ахин гарсан хойноос чанслахад хэлэхгүй юу? Тэгэхэд одоо нүрийг яаж харна гэж явж ийн гэсэн. Манай ажиллаач үзэгдэхэ болсон шүү. Айлуудаар тэр сугарын компанид бити аль ширээ өгөөр цаадах чи хот яваад ичгтээ алга болчтой шүү гээл бахан цоргалт игтэйгээд байгаа. Чи тэрийг л байлуулаад өг. Би ямар агуу хөлтөд очиод хэрүүлээ гэдэлтэй биш. Тийм үст. Даас тэр яах вэ? Би нэг хэлбэл хатуу гэлцдэг чи мэднэ үст. Харин чи тэр гол нь хотос яаралтай баталгаа дэмтэрэг л гаргуулах хэрэгтэй. Би засаг даргатай уулзаад тэр хөрөнгийг нь гаргуулах талаар хөөцөлдөө. Тэгээ бүтээч чам тэр хүртэр. Тэр болно бол би балгач байлгүй гэж бодчих шүү дээ. Би бүтээч тэгээд чам тэр хүртэр. За тэгээд. За гэж. Та одоо сугарын талаар элдвэм яриад яваа юм уу? За яаж вэ? Хүмүүслэгж байна. Худлаа солиорцоож байгаа. Би үнэн дүр төрхийг нь хэлсэн юм. Түүнийг л хүмүүс давслаа ярьж байгаа биз. Би сугарт өөртөө ч гэсэн хэлсэн шүү дээ. Та одоо болсон болоогүй элдвэм битгий ярьж бай. Хинтээ хаана юу ярьж явах вэ? Харин ч хинээч заалгахгүй юм байхаа. Танай тэр найз чинь бизнесийн хүн ухаантай юм бол юмны учир мэдгсэн. Захын бараа бөөндөж ирчихэд дэлгүүрийн үнээс доогуур үнээр өгөөд хахад нь би тэгээ зүгээр л хараа сууж явах хэрэггүй. Чи. Тэр малынхаа амтараг өөрөө хотоороо явахтаа аваад ирдэг юм байгаа биз. Очиж сугар захиж ахлаараа чи ямар байдгийг. Чиний зах зээлээ чинь булаагаад хахад чи өөрөө нүдэн бадаа чихэн дүүлийн хараа сууж явах хэрэггүй. Миний ажил танд ердөөч хамаагүй хаа. Хамаатай. Цэцэг цэвэрэг шиг охины минь авц суучаа чи хамаагүй гэж хэлэх гээд байна уу? Үгүй шүү хүмүүн. Сугар таныг даварсан хатан байл гэсэн үнэл юм байл да. Шүү гинэ. Тэгэж ярих юм бол тэр сугар чинь анх хотоос нэг шалдан юм ирчээ гудамжинд лаз өшгөлөө явж байхад нь би ажлын байр олоход нь тусалж л байсандаг. Тэр үед хүргэн даварсан гэж ярьж ирсэн. Одоо болохоор хадам даварсан гэх. Ховж юу ярьж явдаг энэ залууч хол явахгүй юм байна л да. За би явлаа. Ямар ч гэсэн миний найзын талаар элдвэм битгий яриад байгаа.
гарч байгаа. Сайн. Миний хүү байжсэн. За гэрлээ. Чи яаралтай хот явах ажил гарлаа шүү. Яасан? Аав. Тийм бай аав чи би дарах юм байна. Чи юм хомоо бэлдэж. Ахны яваад одоохон унаа тэрэгний аяг бодоод ирэх. Тэгээд би яах юм бэ? Гэрлээ. Юу болсон юм бэ? Аав юм би их муу байна гинэ. Тэгээд намайг яралтай дуудуулсан байна. Тэгвэл явах уу хот руу? Тэгээ. Чи ойр зурах аймаг яалтай бэлдээдэг. Машин дээр чинь давгүй үсттэй. Зүгээр. Жохон мас тосоод хийгээл болоо. За би явчихад. Хашаад энэ тухай дуулгамаар ах юм. Яах гэж? Хашаа ит хоёр чинь ахтай хоёр штэ. Юу гэнэ? Энийг ярих юм бол их өртдөг болно. Би наадах чи нэг л сайн ойлгохгүй л байгаа юм да. Би хашааг айлын ганц хүүхдэл гэж бодоод идэх шүү дээ. Манай аав Дорж Дэрэм гэдэг хүн чинь анх хашаагийн ээжтэй гэр бүл байсан байлээ. Тэгээд хашааг дөнгөж нэг настай байхад нь хот руу ажиллахаар яваад манай ээжтэй танилцсан байлээ л дээ. Ээж аавыг ардаа гэр бүлгүй гэж бодоод хамаг амьдралаа зориулахаар шийдэж тэгээд би дундаас нь гарсан. Тэгсэн чинь аав хөдөө нутагта үр хүүхэд гэр бүлтэй болж таараад тэгээд аавч хоёр салцгаас. Ээж минь надад энийг ярихдаа би хэрэггүй аваас чинь салдаг байж тээ гэд уйлж байсан. Ээж минь тэр уйлж байгаа дүр одоо хүртэл надад харагдаж байна. Би л ээжийнхээ залуу насыг өрн таран хийж гисэн юм шиг надад санагдаад байдаг. Аав минь ээж хоёрыг орхиод буцаад нутагтаа ирсэн чинь хашаагийн ээж хашаа хоёр байж байсан юм л. Гэрлээ.
Би хашаатай хар багасаа л найзалж эхэлсэн. Чарай андуураа хөттэй. Яалаа гэж дээ. Тэгээд л би хашааг үзээ яддаг байхгүй юу? Хашаагийн ээж Бадамгай нөхрийгөө хотод бүр хүүхэдтэй болсон гэж дуулаад нэг настай хүүгээ аваад энэ нутагт ирж амьдэрсэн гэдгийг би сүүлд ойлгосон л доо. Ээж минь надад энэ түүхийг өнгөрөхөөсөө өмнө ярьж өгсөн. Намайг их сургууль төгсдөг жил ээж минь бурхан болсон. Ээж минь төрсөндөө шүүхээр хөөцөлдөж бит хоёрын амьдарч байсан байрыг улаагаад авчихсан. Нэг хэсэгтээ л би орон гэргүй явж ангийн минь багш хөөцөлдөж оюутны байранд намайг оруулж өгсөн. Тэгээд л би энэ хорвоод ганцаархнаа болж хаавыгаа бараад энэ нутагт ирсэн. Минь би мотож хот руу явахдаа надад битгий санаа зовоорой. Аав ээж хоёрынхаа амьдралыг үргэлжлүүлээрэй гэж надад загсан. Ийм л төвхтэй амьдралтай юм да. Яг уу, бэлэг болцлоо. За таяр мэдээд яваарай та. Очоод уцаар ирдэг юм шиг. Хэрэг болж байна уу? За би очиж жагаад ярэ. Хүний амьдралаа гэж утга учиргүй юм гэж энэ хорвоод байхгүй юм да. Амьдрах ухаан суугаагүй идэрх насандаа хийсэн хүний алдаа насан туршид нь арилгаж болохооргүй уул мөрөө үлдээдэг юм байна. Эргэн тойронд байгаа хүмүүсийн амьдрал гэдэг цаг ямагт сэтгэлийн алтан хэлхээгээр холбогдож байдгийг хэдхэн хормын өмнө идэхэн байж сонссон гэрлээ. Орж тэрэн хашаа нарын түүх гэрчилж байна. Би хашаа найзыгаа аав үссэн гэж бодож явсаар өдий хүрсэн. Гэтэл аав бидний дунд тэр байтугай
үлдсэн хүлээхэн дээр байгаа. Гүн дэвэр гэрлээ хоёр ч одоо дайрчих шахал өнгөрөх чинь. Цаад хоёр ч хот руу явж байгаа маа. Нөгөө дож дэрмгээ би жоохон таар байна гэж. Оо зайлалт. Сагэрдэ чи яаралтай хотын хажууд гарлаа шүү. Яасан? Аав. Тэмээ аавын чи би дарах юм байна. Одоо том аялын бааз байгуулсан. Байгуулна. Тэгээд л гүйцээ. Хашаад энэ тухай дуулгамаар ах юм. Яах гэж? Чи. Тэр малынхаа амтайг өөрөө хотоороо явахтаа давид ирдэг юм байгаа. Очиж сугар захиж ахлаараа ч ямар байдгийг. Далбаа зоригт хүртэл арх өгөөд тэр нь ажил дээр жагсан тавьсан шүү дээ. Хашаа ит хоёр чинь ахтай хоёр штэ. Юу гэнэ? Гочоогон та хоёрт нэг өнгөрсөн түүх юу? Арх хэрэгтэй боллоо.